За малын эндэгчүүлсэн даатгалын хууль бол 2014 онд хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр 11 жил хугацаа хүрч байгаа. Энэ хугацаанд энэ малын эндэгчүүлсэн даатгалын хуулийг яаж малчинд ойртуулах вэ гэдэг тал дээр сангийн яамныхан үндэсний давхар даатгалын компаниуд маш сайн ажилласан. За ер нь амьдрал дээр их хурлын гишүүдийн хувьсчихсан яг хөдөө малчинтай очиод уулзахад бол энэ малын эндэгчүүлсэн даатгалын ялангуяа 6% гэдэг за аймгаар нь авдаг за нөхөн төлбөрийн асуудал бас нэлээд орой эргэж орж ирдэг, дансанд нь ордог гэдэг олон зүйлүүдийг засаж сайжруулах нь зүйтэй гэдэг ийм саналыг бол малчид маш ихээр хэлдэг. Малын эндэгчүүлсэн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хатуу 6% гэдгийг бол 4% болгох бололцоог нь засгийн газарт нээж өгч байгаа. Энэ бол мал нь хоригдоод 6% хүрээгүйгээс хохирлоо барагдуулж чаддгүй, даатгалын нөхөн төлбөрөө авч чаддгүй олон 10,000 малчтад бол том бололцоог нээж өгч байгаа гэж ингэж ойлгож байна. Энэ удаагийн хуулиар бол хэрвээ танаас суманд цаг хүндрээд малын хоригдол эхэлсэн бол өвс тэжээл ийм үн өсгөөс өмнө даатгалаас танд урьдчилж нөхөн төлбөрүүдийг олгож эхэлнэ гэж байгаа. Энэ нь бол магадгүй цагаан сарын ард дээр цаг хүндрээд олон мал өшөө өрөвдөхөөс сэргийлсэн ийм том зохицуулт байгаа.